Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээрээ Эд Ужинжээ коллекшны 6 дугаар ангийг ярих учраас бичлэгтэйгээ хамт байгаарай. Эд Ужинжээгийн 6 дугаар анги маань шинэ газар нүүж ирж буй ээж хүүгийн үзэгдлээр эхэлдэг. Хироши, хурдлаарай. Бид хуршуутай хамт явж мэдлэх хэрэгтэй. Ногоон байгууламж ихтэй байршил сайтай сайхан газар шүү. Ээж, энийг хардаа. Хуршинх манайх руу харсан ганцхан цонхтой. Бусдын дандаа хана ямар ч өөр цонх алга. Бусдын гэрийг битгий шүмжлээд бай. Дугаад агаад яв. Ганцхан цонхтой хуршийнхөө хаалгын хонхыг дарсан ч хинч хаалгаа тайлж өгсөнгөө. Нөгөө талын хурших дээрээ очиж өөрсдийн бэлдсэн зүйлээ өгөн мэд мэдлээ. Сайн байна уу? Бид бол Сакагучи. Сайхан нүүж ирсэн юм аа. Энэ жаахан зүйлийг өгөн таныхтай мэд мэдгээр ирлээ. Би нэг зүйлийг асууж болох уу? Тэр байшинд хүн амьдардаг юм болов? Хийлж мэдэхгүй юм аа. Үргэлж цоожтой байдаг ч шүн болох үед хүний дүрс харагддаг. Магадгүй гэрээ эзэн хэр барагтаа гэрээсээ гардаггүй байхаа. Оройн нь Сакагучигийн гэр бүл шин ирсэн байшиндаа гэр бүлээрээ оройн хоол идэн сууна. Эхнэр нь хажуу талд хүн амьдардаг гэсэн тэр хачин хүн байхаа. Ямар нэгэн шалтгаанаас болоод хүмүүстэй харьцахаас харагдахаас бас зайлсхийдэг байх. Хаалгын тогшоход хинч тайлаагүй. Хай би идээд болчихлоо. Хоол амттай байлаа. Би өрөг орж янзлах хэрэгтэй. Нөгөө нэг хүн байдаггүй айлын цонх нь Хирошигийн цонхны харалтаа байгаан түн таалагддаггүй. Шүн оллоо. Унтаж байхад нь залуу. Арай мэндэ. Чи унтаж байна уу? Өнөөдөр хэр өдөр байсан бэ? Шинэ байшин нь чам таалагдж байна уу? Гэд хин нэг ярьснаар тэр сэрдэг. Цонхоо нэгэд хартал нэг иймэрхүү хүнүү аламсан мэдэгдэхгүй эмэгтэй хөөхөн залуу минь тэгж байгаад манад ирээрээ уртлын талын хаалгаа нээгээд хүлээж бай гэд цонхороо ярьчихсан зогсож байдаг. Тэгсэн манай Хироши цонхоо гэлс хаагаад тэр юу хэн байсан бэ гэд өнгөрдөг. Ахиад нэг шөнө өнгөрдөг. Залуу өнөөдөр хэр өдөр байв та? Унтаж байна уу? Царайгаа надад харуулчаач. Өнөөдөр чи манайд ирсэнгүү. Би ууг нь чамд чихэр бэлтчихсэн хүлээж исэн юмсан. Эсвэл би танайх руу очиод уулзвал зүгээр үү? Би одоо очих гэж байна гэхүүд Хироши гинт сэрээд цонхороо хартал нөгөөх нь нэг урт төмөр явуулснаа сайн бариарэ. Би одоо очлоо гэхэд Хироши төмрийг нь түлхэж доош унгаан ээж аавыгаа сэрээгээд нөгөө аимшигын хүүхнийг харуулах гээд өрөөрүүгээ дагуулад ортол угаасаа тэнд нь хинч байдаггүй. Ээж аав нь чи ол зүүдэлсэн байна уу? Одоо унтаал гэж хэлдэг. Дахин нэг шүн аллаа. Шүн дунд нөгөө нэг аимшигын хүүхэн чинь чи хэр байв та? Би чамайг хүлээсэн. Чи ирээгүй гэд ярьдгаал ярьж Хирошиг сэрээдэг. Би яг очлоо. Миний гар утахгүй чиний цонхыг тогшин. Чи харин нээхэ битээ мартаарай. Гэхдээ л хол хിവэр байгаач удахгүй очно гэдгийг сонсоод Хироши задлах гэж байгаа юм шиг байрлал аваад цонхоож нээж чадахгүй айн зогсдог. Маргааш өглөө нь болоход нөгөө аимшигын хүүхний байшин цонхороо сунцсан Хирошигийнхтай амар ойрхон болцсон байдаг ба түүний хэлдгээр гарын цонхыг нь тогшоод маш бага зайвуулсан нь харагддаг. Энэ дүрслэлээр тэр эмэгтэй Хирошитэй уулзах хүслийг харуулсан байх. Ингээд 6 дугаар ангийн эхний хэсэг дуусч байна. Жаахан байх үеийн Рико би шүн болгон аавыгаа өгчглийг эзүүдэлж байлан сэрэхэд миний хажууд аав нүхээгүй чиний хажууд үрд байна гэж намайг тайвшруулна. Багын минь хамгийн том айдас одоо хүртэл байдаг. Тэр бол аавын минь үхэл. Том болсон Рико нөхөр Макотогийн гэр бүлтэй танилцах үед сайн байна уу? Намайг Рико гэдэг гэр бүлийнхаа нэг хэсэг болоход зөвшөөрсөнд баярлалаа гэхэд тэндээс түүний ярианд хариулж байгаа нэг ч хүн алга. Тэнд суух ганцхан Томоко чанал таатай байна. Таныг онийсан гэд дуудчихуу гэж хариулдаг. Битгий санаа зовдоо дөнгөж эхэлж байна. Тэд удахгүй ойлгоод ирнэ гэд нөхөр нь тайлбарлах зураа өрөөндөө суух элен цөвөө эмээтэйгээ танилцуулна. Тэд ч бас урдаас нь нээхих юм ярьдаггүй энийгээд өнгөрдөг. Үзэгдэл солигдоход Рикогийн аав нь эмнэлгийн орон дээр нас барах гэж байна гэж хардарч сэрдэг. Энэ нь түүний хамгийн том айдас бололтой. Бараг байнга шахав ингэж зүүдэлдэг. Гэр бүлийн гишүүдийг ширээ тойрон инээлдэн хоол идгийг харсан Рико гуниглан цааш алхана. Байшин ядаж байтал үнэхээр том. Энэ үеэр Рико нэг өрөөнөөс маш их хөвгширсэн эвгүй царайтай эмэгнийг олж хараад нөгөө өрөөнд байх элен зөвөө эмээ рүү сүнс байна гэж хашгирж орилсон ч ямар ч хариу байдаггүй. Нөхөр нь ирээд тэр сүнс бишээ. Элен зөвөөгийн ээж нь одоогоор 125 настай. Чи тааралдаж байгаагүй.
Энэ бас манай Элэнц нагац их жимдэрдэг. Гэхдээ хайвал олно. Бас Элэнц өвөгийн ээж нь ч байгаа. Удахгүй бүр мөсөн алга болох байхаа. Чи яг юу яриад байгаа юм бэ? Юусоо ойлгохгүй байна гэд дүр солигддог. Энэ үед ерөнхийдөө бидэнд нэх их мэдээлэл өгдөггүй. Дараа жил нь хадам өвөө буюу Макотогийн өвөө нас орсон. Түүний оршуулгын ёслолд Токурагийн гэр бүлийнхэн бас Рикогийн аав нь ч ирсэн байдаг. Оршуулгын ёслолын дараа тэд бүгд нэгэн зан үйл хийдэг ба юу вэ гэхээр нас барсан өвөөг нь хүн бүр хүчтэй төсөөлөн бодож түүний дүрийг ахин бүтээн амьлуулдаг зан үйл. Энэ нь Рикогийн хувьд үнэхээр анхны гайхмаар цочор үйл явдал байсан гэж хэлж болно. Гэхдээ өвөө нь дахин амьлаж сүнс төрхөөрөө эргэж ирээгүй. Саяны бүтсэн дүр нь тэдний гэр бүлийн эргүүлэн авчрах хүсэл сонирхлоор бүтсэн төр зуурын төрх. Тэр бүтээгдсэн дөрүүдүүд бодит бий гэж байхгүй ч жинхэнэ мэдрэмж өгдөг. Тэдэнтэй ярилцаж байгаа юм шиг санагдах боловч яг үнэндээ хурамч. Цаг хугацааны ирэхээр тэдний дүр нь бүдгэрч бүдгэрсээр байгаад алга болдог. 20 жилийн дараа бүрэн алга болж дуусна. Энэ хугацаанд биднийг тэр хүмүүсийг тавьж явуулахад тусалдаг. Энийг сонсон Рикоч манай авийг өгөхөд дүрийг нь үлдээж болох уу гэж асуудаг. Нөхрийн гэр бүлийнхэн шууд ямар ч авралгүй эсэргүүцдэг ба энэхүү уламжлал нь зөвхөн тэдний гэр бүлийн уламжлал. Үүнийг сонсон уйлах Рико дээр Томоко ирэн ээж аавыг битгий үзэн ядаарэ. Тэд сайхан сэтгэлтэй хүмүүс шүү гэж тайтгаруулна. Харин энэ үеэр Риког Томокогийн хацранд хүрэх үед Томокогийн царай бүдэг байхыг анзаарсан Рико нөхрөөсөө асуух нь мэдээж чамайг анзаарсан байх гэж бодож байна. Томоко 10 жилийн өмнө өвчний улмаас нас орсон. Сүүлийн үед тэр баг багаар бүдгэрэх боллоо. Удахгүй алга болох гэж байгаа хэмээн эхнэр нөхөр хоёрыг ярилцах зур Томоко ээжтэйгээ ярина. Та Риког битгий үзэн ядаж муухай хандаарэ. Тэр сайн эмэгтэй ээжээ. Би тантай үүрт хамт баймаар байна гэж хэлээд ээжигээ уйлуулж орхидог. Цаг хугацаа өнгөрч Элэнц эмээ, Элэнц нагац ав ах нарын дүрсүүд алга болжээ. Харин Элэнц өвөө нь одоо ч бүдэг хэрнээ байсаар байгаа. Саяхан Токурагийн гэр бүлийн нэгнийх нь оршуулгын ажил болж Рико дүрс дуудах ёслолд оролцсон ба энэ нь түүний хэд хэдэн удаагийнх. Нөхөртөөгөө гэрлээд 8 жил болсон ч хадмууд нь түүнээс хүндий хэвээрээ хангалтгүй байгаа гэж бодно тэр улам хичээх болсон. Нэгэн өглөө нөхрөө өдрийн цайгаа мартаад явсан байхыг нь харан ардаас нь гаргаж өгөх гэтэл нөхөр нь өөр эмэгтэйтэй уулзаж байхыг Рико харчихдаг. Оройн нөхрөөсөө асууна. Морисон танай офс дээр байсан уу? Та хоёр уулзсан уу гэхэд нөхөр нь тийм ээ гэж хариулдаг ба бас түүнтэй гэрлэх бодолтой байгаагаа Рикод хэлдэг. Үүнийг сонссон Рико галзууртлаа уурлан Макотогийн утсыг авч Морисантай ярина гэж дайрах үед нөхөр нь түүнийг алгадаад унгаачихдаг. За тэгэхээр яг юу болсон бэ гэвэл 10 жилийн өмнө гэрлэхээс өмнө бүр сүй тавих ёслын өмнөх өдөр нь Рико машин дайруулан нас барсан ба түүний нөхөр Макото ааваасаа Рикогийн дараагийн төрхийг бүтээхийг гуйдаг. Хэрвээ худлаа гэж бодож байвал гэрээхээ тэнд очиорой. Чам зориулсан буш байгаа гэж нөхөр нь түүнд хэлдэг. Үүнийг сонсон Рико дараа өдөр нь Токурагийн гэрээс чимээг өхөн явдаг. Түүнийг явах үед Томоко түүнээс хаашаа явахыг нь асуун ард тоцрно. Намайг миний нөхөр юу гэж боддог байсан болоо? Аавыгаа өхөж байна гэж зүүдлээд орой болгон уйлж сэрдэг байсан ч түүний төлөө би уйлж байсан билүү гэж өмнөх амьдралаа эргцүүлэн буцан гэртээ очиж аавтайгаа уулзнаар 6 дугаар анги маань дуусдаг.